Доктор Хуан, та өчигдөр хилцүүлгийн үеэр бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засаг дахь тэнцвэргийн өсөлтийн талаар нэлээд анхааруулсан. Дотоодын хэрэглээг яг одоо боддоор нэмэгдүүлэхийн тулд засгийн газраас ямар арга хэмжээ шаардлагатай гэж та үзэж байна вэ? Миний бодлоор бид хоёр зүйлд төвлөрөх шаардлагатай байх. Хэрэглээ харьцангуй сул байна гэдэг нь өрхийн орлого нэмэгдэх хэрэгтэй. Мөн өрхүүдийн ихтгэл сайжрах шаардлагатай гэсэн үг. Тиймээс зах зээлийн чиг баримжаатай шинжилгээг цааш ахиулж, үндэсний орлогын илүү их хэсгийг өрхүүдийн гарт очих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж би бодож байна. Үүний зэрэгцээ нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах хүчин чармаалтаа түргэгдэх шаардлагатай байна. 7 дугаар сарын улс төрийн товчооны хурал болоход хэдхэн 7 хоног үлдээд байна. Засгийн газар нэмэлт дэмжлэгийн арга хэмжээ авна гэж та хүлээж байна уу? 6 дугаар сард өгсөн бодлогын дохиог харуул төсвийн бодлого, мөнгөний бодлого, үйл хөдлөл хөрөнгийн салбар, шинэ дэд бүтцийн хөрөнгө оруулалт зэрэг олон чиглэлд бодлогын арга хэмжээнүүд аль хэдийн ажиглагдсан байгаа. Тиймээс засгийн газар өсөлтийг докторжуулах, хүлээлтийг докторжуулахын тулд аль хэдийн хүчин чармаалт гаргаж байна гэж би бодож байна. Таны дурдсан 7 дугаар сарын хурдлаар энэ чиглэлийн алхмуудыг цаашид улам эрчимжүүлэх нь лавтай гэж харж байна. Тэгвэл одоогоор зарласан арга хэмжээнүүд нь хангалттай гэж та үзэж байна уу? Учир нь өнгөрсөн сарын жижиглэн худалдааны борлуулалт олон жилийн дараа анх удаа агшсан нь нэлээд түгшүүртэй тохиол болж байна. Goldman Sachs мөн энэ оны хятадын өсөлтийн тамгаа бууруулсан. Цаашдын төлөвийг та хэрхэн харж байна? Хэрэглээ суларч байгаа нь мэдээж анхаарал татах асуудал. Гэхдээ нийт жижиглэн худалдааны борлуулалт сөрөг утгатай гарсан нь зарим талаараа цөөр үеийн нөлөөг илэрхийлж байна. Өнгөрсөн жил бид хэрэглэгчдийг захилгаан бараа зэрэг бүтээгдэхүүн худалдаахыг дэмжсэн трейд-ин буюу хуучин бараа бүтээгдэхүүнээ шинжлэх зэрэг бодлогыг хэрэгжүүлсэн байгаа. Тиймээс өнгөрсөн жилд ихээхэн дэмжлэг үзүүлсэн ч тэр нөлөө доктортой үргэлжлэх боломжгүй байсан. Иймээс богино хугацааны татааснаас илүү орлого болон итгэлийг нэмэгдүүлэх зэрэг сүр арга хэмжээнүүдэд төвлөрөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Одоогоор засгийн газар дахиад татаасын талаар нэлээд яриад эхэллээ. Гэхдээ энэ удаад үйлчилгээний салбарт чиглэсэн татаас байна. Харин орлогын хуваарлтын хувьд энэ нь хангалттай биш мэт харагдаж байна. Тухайлбал тэтгэврийн тогтолцоонд ердөө 20 юаны нэмэгдэл гэх мэт. Энэ чиглэлд илүү өргөн хүрээтэй арга хэмжээ авахд засгийн газарт юу саад болж байна вэ? Миний бодлоор бодлогын хүрээ нь аль хэдийнэ бүрдсэн байгаа. Нэгдүгээрт нийгмийн хамгааллын хамрах хүрээг зөвхөн хотын иргэн дээр хязгаарлахгүй, шилжин суурьж сайжилчид хөдөөгийн иргэд зэрэг илүү олон бүлэгт хэлэхээр ажиллаж байна. Энэ бол эхний алхам. Цаашид хамрах хүрээг илүү өргөн болгох шаардлагатай гэж бодож байна. Хоёрдугаарт энэ тогтолцоо хөтөлбөрт илүү их санхүүжилт шаардлагатай. Тэгвэл санхүүжилт нь хаанаас гарах вэ? Засгийн газар төрийн өмчт хөрөнгийг нийгмийн хамгааллын сангууд руу шилжүүлэх бодлого аль хэдийнэ хэрэгжүүлж байсан. Бидэнд мөнгө бол бий. Гагцхүү үүнийг илүү эрчимтэй, шийдэмгий хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ оны ихээр төсвийн алдагдал буурсан. Засгийн газар яагаад зардлаа таньж байна гэж та үзэж байна? Яг бодит төсвийн алдагдал үнэндээ буураагүй байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 4% тэнцэж байгаа нь бидний хэлдгээр төсвийн идэвхтэй бодлоготой нийцэж байна. Асуудал нь төв засгийн газрын түвшинд бишээ гэж би бодож байна. Харин орон нутгийн түвшинд илүү тод харагдаж байна. Учир нь орон нутгууд их хэмжээний өрийн дарамттай, төсвийн орлого нь илүү хязгаарлагдмал болсон. Тиймээс бид төсвийн хэлэлтийг илүү эрчимтэй харж чадахгүй байгаа гол шалтгаан нь инэ гэж бодож байна. Энэ бол засах шаардлагатай асуудал. Тэгвэл үүнийг хэрхэн шийдэх вэ? Орон нутгийн засаг захиргаад илүү их зарцуулахын тулд төсвийн орлогоо хэрхэн нэмэгдүүлэх боломжтой вэ? Миний бодлоор энд хоёр зүйл байна. Нэгдүгээр төв болон орон нутгийн төсвийн харилцааг илүү цогцоор нь дахин бүтцтэй болгож, шинжилэн зохион байгуулах шаардлагатай. Одоогоор орон нутгийн засаг захиргаад зардлын маш олон үүрэг хүлээж байгаа ч орлогын их үзүүр нь илүү хязгаарлагдмал байна. Тиймээс тогтолцоог дахин уялдуулж, орон нутгийн засаг захиргаанд илүү их орлогын их үүсвэр олох хэрэгтэй гэж би бодож байна. Энэ бол эхний алхам. Хоёрдугаарт орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааны арга барил цаашд өөрчлөгдөх шаардлагатайг бид мөн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Өмнө нь бид орон нутгийн засаг захиргааны дэд бүтэц, томоохон төслүүдэд их хөрөнгө оруулалт ихээхэн тулгуурлаж ирсэн. Эдгээр нь маш чухал байсан. Гэхдээ одоо бид эдийн засгийн хөгжлийн шинэ шатанд орж, инновацид илүү их тулгуурлах шаардлагатай болсон байна. Миний бодлоор засгийн газрын аль хэдийн зарласан бодлогын шинжилгээг хэрэгжүүлэх цаг нь болсон. Өөрөөр хэлбэл, нөөцийн хуваарлалтад зах зээл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлж хэрэгтэй. Ялангуяа инновацийг дэмжихээс зорж байгаа энэ үед энэ нь маш чухал юм. Орон нутгийн засаг захиргаа аж үйлдвэрийн бодлогоор дамжуулан инновацийг дэмжих, таатай нөхцөл бүрдүүлэх үүрэг гүйцэтгэж чадна гэж би үзэж байна. Гэхдээ аж үйлдвэрийн бодлогыг зөвхөн зах зээлийн доголдлыг засах зорилгоор ашиглах ёстой. Харин бизнес эрхлэгчид болон зах зээлийн гүйцэтгэх үүргийг гажуудуулах, эсвэл орлого байдлаар ашиглаж болохгүй. Тийм ээ. Гэхдээ инновацид хөрөнгө шаардлагатай шүү дээ. Харин өнгөрсөн 7 хоногт Хятадын Ардын банкны тэргуун Пан Гуншэн зээлийн өсөлт өмнөх жилүүдийн шиг өндөр хурдаар эргэн өсөхгүй. Одоогийн түвшиндээ ойролцоо хадгалагдах төлөвтэй гэж мэдгдсэн. Тэгвэл цаашид өсөлтийг юу хөдөлгөх вэ? Бид бүтцийн шинжтэй өсөлтийн саралд харах уу? Энд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт шинэ инновацийн салбарууд нь ган, хөнгөн цагаан, цемент зэрэг уламжлалт салбаруудтай харьцуулахад өмнөх шигээ илүү их хэмжээний хөрөнгө шаарддаг байх магадлалтай. Тиймээс эдгээрийн санхүүжилтийн хэрэгцээ тодорхой хэмжээнд өөр байна. Шинэ стартапуудыг харахад тэдэнд зүгээр нэг банкны зээл ус, ухаалаг хөрөнгө хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн санхүүжилтээс гадна мэдлэг, сүлжээ, менежментийн дэмжлэг авчрах хөрөнгө шаардлагатай. Тиймээс хоёрдугаарт бид санхүүгийн тогтолцооны өөрчлөлт, шинжилгээг анхаарах хэрэгтэй. Ухаалаг хөрөнгө гэж та юу хэлж байна вэ? Инновацийг дэмжихэд хөрөнгийн зах зээл илүү том үүрэг гүйцэтгэх шаардлагатай гэж би хэлж байна. Бид инновацийг дэмжихдээ зөвхөн банкны зээл найдаж болохгүй. Учир нь томоохон аж үйлдвэрийн хөгжлийг санхүүжүүлэхтэй харьцуулахад хиймэл оюун, робот, биотехнологи зэрэг инновацийн салбарт мэдээллийн тэгш бус байдал огт өөр шинжтэй байдаг. Ийм салбаруудын эрсдэл, боломжийг үнэлэхэд илүү хурц чадвар, хүчин чармайлт шаарддаг. Тиймээс мэрэгчсэн боловцсон хүчин мөн шууд санхүүжилтийн сувгууд хэрэгтэй. Миний бодлоор бидэнд хэрэгтэй зүйл нь зээлийн өсөлтийг нэмэгдүүлэх төдий ус. Харин үүнээс ч илүү чухал нь инновацийг дэмжихэд шууд санхүүжилт, венчур капитал зэрэг их үүсвэрийн эзлэх хувийг нэмэгдүүлэх явдал юм. Энэ онд бодлогын хөө буурна гэж та харж байна уу? Бодлогын хүүг бууруулах асуудал одоогоор хилцэх боломжтой хөлбөрүүд нэг хэвээр байна. Гэхдээ заавал хэрэгжинэ гэж бүрэн итгэлтэй хэлж чадахгүй. Гол шалтгаан нь инфляц тодорхой хэмжээнд эрчимжиж эхэлж байна. Гэхдээ инфляц 2%-аас доогуур түвшинд хэвээр байгаа учраас одоогоор томоохон эрсдэл гэж үзэхэрэг байна. Миний бодлоор бидэнд илүү шаардлагатай зүйл бол инновац. Шинэ чанартай бүтээмжийг нэмэгдүүлэх хүчин зүйл зэрэг тодорхой салбаруудыг дэмжих зорилттой арга хэмжээнүүд юм. Мөн засгийн газар дахин зээлжүүлэх болон бүтцийн мөнгөний бодлогоор дамжуулан зөвхөн материалын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулахаас гадна хүнд хөрөнгө оруулах буюу хүний хөгжил, ур чадварыг дэмжих чиглэлд арга хэмжээ авч чадна гэж найдаж байна. Юаны талаар тодруулмаар байна. Учир нь Юаны спот ханш 4 дахь өдрөө дараалан суларлаа. Үүнтэй зэрэгцэн их долоогийн уулзалтын үеэр Германы канцлер валютын ханшийг зориуд сулруулах асуудлыг хүндсэн. Тэрээр Хятадыг цохож нэрлээгүйч тодорхой хэмжээнд бол дохио өгсөн шиг санагдсан. Таны бодлоор Хятадын юан ам доллар еврогийн эсрэг бодит ханшаасаа доогуур байна гэж үзэж байна уу? Миний бодлоор юаны ханш ерөнхийдөө зах зээлийн хүчин зүйлсийн үр дүнгийн илэрлэл юм. Манайд хөвөгч ханшийг удирдах тогтолцоо гэж бий. Өөрөөр хэлбэл ханш нь эрэлт нийлүүлэлтийн харьцаагаар тодорхойлогддог. Мэдээж бодлого тодорхойлогчид ханшийн түвшинд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлдэг. Гэхдээ ерөнхий зорилго нь ханшийг зах зээлийн хүчин зүйлсээр тодорхойлуулахын зэрэгцээ огцом савлгаанаас сэргийлэхэд оршдог. Гадаад эзлийн ашиг, ялангуяа худалдааны ашигыг харгалзан юан бодитоосоо доогуур үнэлэгдсэн гэж маргадаг хүмүүс олон байдгийг би мэднэ. Өнгөрсөн онд худалдааны ашиг дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 6% тэнцэж байсан. Энэ нь юан сул үнэлэгдсэн гэх байр суурийн үндэслэл болж байгаа. Гэхдээ бид үүнийг илүү өргөн хүрээнд харах хэрэгтэй. Валют бодит түвшнээс доогуур эсвэл дээгүүр үнэлэгдсэн эсхийг зөвхөн худалдааны тэнцэлд тулгуурлан дүүнэх нь санхүүгийн салбар хаалттай үед илүү хамааралтай байдаг. Харин одоо нөхцөл байдал тийм биш болсон.
That is the case when the financial sector is not open. And that's not Хэрэв хөрөнгө гадагшлах, дотогшлох уулсгал ажиглагдж байвал энэ нь валютын ханшийг тодорхойлох илүү чухал хүчин зүйл болж байна. becoming a more important factor determining the level of the exchange rate. And particularly at the time as we start Ялангуяа бид эдийн засгийн өсөлтийн эрч суларч байгаа талаар ярьж эхэлсэн энэ үед энэ нь хүмүүс тухайн валютыг эзэмших сонирхолд нөлөөлөх маш чухал хүчин зүйл юм.